За та бүгдтэйгээ Есүс эзнийхээ хайраар мэдчилж байна. Амен. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа бүгд таны төлөө өрнөж байгаа гэдэг сэдвээр эзний үгнээс үннийг цөмөрөө суралцголно. Бүх зүйл таны төлөө өрнөж байна. За Ром 8:28 бидний сайн мэддэг ишлэл байгаа те. За бүгдээрээ хамт уншийе. За 1-3 Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ. Амен. За та хэзээ нэгэн цагт нэг энэ мэдрэмжийг мэдэрч ийсэн үү? Нэг мэдрэмжийг мэдэрч ийсэн үү? За энэ мэдрэмжийг болохоор би багадаа их мэдэрдэг байсан. Багадаа мэдэрдэг байсан нэг мэдрэмж байгаа. Тэгээ манай цуглааны бас зарим нэг хүмүүсүүд бас мэдэрч ирснийг би сонсч ирсэн байхгүй. Нэг мэдрэмж байгаа юм. За тэр нь ямар мэдрэмж вэ гэхээр та ингээд яг амьдралын гол дүр. Тэгээ бусад бүх зүйл ингээд таны төлөө, таныг тойроод, таны төлөө ингээд өрнөд байгаа юм шиг. Та өөрөө болохоор яг амьдралын киногоор ярих юм бол яг амьдралын гол дүр. Тэгээд ямар нэгэн танд нэг сайхан зүйл тохиолдох юм бол яг киноны гол дүрд нэг сайхан зүйл тохиолдсон юм шиг. Бусад бүх зүйл ингээд туслах дүрүүд. Тэгээ ямар нэгэн муу юм тохиолдох юм бол би бол гол дүр хэвээрээ. Гэтэ яг киноны гол дүрд нэг муу юм тохиолдчихлаа. Ер нь нэг тийм нэг юм. Би яг амьдралын гол төв гэсэн нэг юм мэдрэмж. Та мэдэрч ирсэн үгүй юу? Би бол яг багадаа мэдэрч ирсэн. Одоо ингээл анги дээр сургууль руу анги руу ингээл яваад орох юм бол ингээл болж байгаа бүх үйл явдал ингээд яг ингээд надад зориулж болоод байгаа юм шиг. Тэд нар бол зүгээр л ингээд сайн ч муу ч ингээд би юусаа ингээд яг гол төв. Босод бүх зүйл ингээд миний эргэн тойрон ингээд нэг юм туслах дүрм байхтай. Яг нэг тийм мэдрэмж багадаа бол их мэдэрдэг байсан. За тэгээд би энэ мэдрэмжийн цаана хоёр их үүсвэр байгааг би анзаарсан байхгүй юу? Муу, сайн хоёр их үүсвэр. Хоёр зүйлээс шалтгаалаад энэ мэдрэмж яг ингээд мэдрэгддэг юм байна гэж би яг анзаарсан. Муу сөрөг тал нь болохоор юу вэ гэхээр би төвтэй эго буюу би төвтэй гэмт мөн чанараас би болдог. Би гэдэг ойлголттой тий. Бүр цаашлах юм бол ёрын юм уу сүнслэг хүч, сатан, чөтгөр, сатан яг Адам Ева хоёрыг бас яг ингэж унгаасан байдаг. Тэгээ яг энэ арга замаар одоо ч гэсэн бүх хүмүүсийг чи бол амьдралын гол дүр. Бусад бүх зүйлсүүд бол зүгээр ингээд чамд ашиглагдана. Ерөөсөө би надад таалагдж гин, чи надад таалагдахгүй байна. Би үлсэж гин, би гомдож гин. Тэ би надад хэрэгтэй байна. Би минийх, манаах гэдэг нэг иймэрхүү ойлголт ингээд цаана байж идэг бид нар. Яг эндээсээ болоод ингээд нэг юм би өөрийн миний л мэдрэмж их чухал. Үүнийгээ хамгаална ингээд нэг ийм зүйл болж байгаа. За нөгөө талдаа анзаарсан чинь өнөөдрийн номлолын сэдвтэй хамааралтайгаар бурхан төвтэй, би төвтэй биш, бурхан төвтэй. Бурхан ариун сүнсээр хийж байгаа ажиллагаанаас болоод яг өнөөдрийн номлолын хэсэгдэр Ром 8:28 дээр байгаа бурхан бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө ажилуулж байгаа. Өөрөөр хэлбэл бүх зүйлийг яг таны сайн сайхны төлөө ажиллаж байгаа. Та гэхээр ганцхан хүн яригдэн штэ. Яг ганцаар яг таны төлөө бүх зүйлийг ажиллуулж байгаа. Та гол дүр эргэн тойрны бусад бүх зүйлсүүд зүгээр таны төлөө өрнөж байгаа зүйлсүүд. Библийн санаа нь яг ийм санаа байна. Энэ болохоор яг зөв яг Библийн ойлголт байна. Нэг талдаа нөгөө тал сайн тал нь болохоор гэхдээ энэ дээр нэг андуурж болохгүй нэг зүйл байгаа. Юу гэхээр бид нар амьдралынхаа эзэн биш. Бид нар амьдралын эзэн биш. Нөгөө талдаа болохоор чи юусоо гол дүр, чи амьдралын эзэн бүх зүйл стандарт амьдралын хууль, хүсэл мөрөөдөл хүснээр аавн чи юусоо бүх зүйл. Гол дүрээс гадна амьдралын чи эзэн хүртэл чи өөрөө. Харин бид нар болохоор Библийн дагуу бид нар бол амьдралын эзэн бол биш. Бид өөрөө өөрсдийнхөө амьдралын эзэн биш. Бидний амьдралын эзэн бол Есүс Христ Бурхан. Энэ бол аврагдах бүр сүр ойлголт байна. Есүсийг аврагчаа эзнээ болгосон хүн л Тэнгэрийн хаанчлалд ордог. Эзнээ болгосон. Гэтэл нөгөө эзэн нь өөрөө, Есүс нь өөрөө
энэ ишлээ харах юм бол Есүс өөрөө бүх зүйлийг бидний амьдралын эзэн маань өөрөө бүх зүйлсийг бидний сайн сайхны төлөө ажилуулж байгаа. Бүх зүйлийг. Тэгэхээр нэг юм гол дүр, та яг ингээд гол дүр заяа. Амьдралынхаа эзэн биш. Гэхдээ бидний амьдралын эзэн таны амьдралыг чинь гол дүр болгоод бусад бүх зүйлийг таны төлөө өрнүүлж ажилуулж байгаа. Яг тэр нэг багадаа мэдэрч исэн миний тэр мэдрэмж нэг талдаа яг сүнслэг Библийн зүгээс бас зөв үнцэг байгаа байхгүй юу? За тэгэхээр Ром 8:28 харах юм бол маш өргөн зүйл яригдана. Бараг бүх зүйл яригдана. Ер нь бараг ихгүй энэ хорвоо ертөнцид байгаа бүх зүйлийн талаар бүх зүйл таны төлөө өрнөж байгаа гэдэг ийм зүйл байгаа. Бурхны хайрлыг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх зүйл. Тэр хүний төлөө бүх зүйл ажиллаж байна. Та голдор бусад бүх зүйлс таны төлөө өрнөж байгаа. Энэ бол Библийн санаа. Тэгэнгүүт энэ бүх зүйл гэдэг дээр мэдээж бүх зүйл орж байгаа тий. Тэр утгаа бүр асар их юм яригдж болно. Одоо жишээ нь таны амьдрал тохиолдож байгаа бүх үйл явдлууд таны төлөө. Бүх үйл явдлууд, сайхан үйл явдлууд ч гэсэн таны төлөө, муухай үйл явдлууд ч гэсэн таны төлөө. Хэрвээ та Есүсийг аврагч эзнээ болгосон бол таны амьдралын эзэн чинь таны төлөө бүх зүйлийг ажилуулж байна. Таны амьдрал тохиолдож байгаа бүх мэдрэмжүүд, сайхан мэдрэмж ч бай, муухай мэдрэмж ч бай, бүгд таны төлөө. Бурхан ажилуулж байгаа. Бүх зүйл гэдэгт бүх зүйл орж байгаа. Энэ бол Библийн хөдөлшгүй үнэ. Тэр байтугай одоо өнөөдөр онцгойл үнцэх гээд байгаа яг нэг зүйлийг нь одоо ингээд бүх зүйл орох учраас цөмөрөө ингээд олон зүйл дээр мэдээлэл авах гэхээс илүүгээр өнөөдөр цөмөрөө яг нэг л зүйлийг бүр ингээд маш сайн ойлгоод тэгээд ядаж нэг зүйлийг хэрэгжүүлэлт гаргаад нэг зүйл дээр шийдвэр гаргамаар байгаа байхгүй. Тэгэхгүй бол зөвхөн мэдлэг авдаг цаг биш. Амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол манайсын одоо эзний үгнээс суралцдаг энэ цаг бол хэрэггүй болно гэсэн. Тийм учраас олон мэдээлэл гэхээс илүүгээр нэг ч гэсэн зүйлийг богино хугацаанд яг ойлгоод амьдралдаа хэрэгжүүлэх ашигтай хэрэглэх багжаа болгож гарахгүй бол энэ цаг үр дүнгүй болно гэсэн. Тэр утгаараа бүх зүйл гэдэг дээр баахан байгаа боловч өнөөдөр цөмөрөө бүх хүмүүс гэж цөмөрөө одоо энэ санааг улам нарийнхан болгоно гэсэн. Бүх хүмүүс таны сайн сайхны төлөө оршин тогтнож байгаа. За энийг би өнгөрсөн 7 хоногт яг эзнээс ховчилж маш тодорхой авсан илчилтэн дээрээ тулгуурлаж өнөөдөр юг гарч байгаа. Ариус бүр маш тодорхой байсан. Бүх зүйл гэдгийг бүгдээрээ илүү нарийн болгоод таны төлөө та гэж ярихаар одоо ганцхан таал яригдэн шүү дээ. Одоо та нар гэж биелээгүй те зөвхөн нэг хүн. Тэнгүүт нь таны төлөө бүх хүмүүсээр хажууд чинь байгаа хүн. Ард чинь, урд чинь, өмнө чинь байгаа бүх хүмүүс таны сайн сайхны төлөө хажууд чинь сууж байгаа. Нэг таны төлөө оршиж байгаа. Та гол дүр заяа. Босод бүх хүмүүс туслах дүрүүд. Би гол дүр, та нар миний хувьд туслах дүрүүд. Та гол дүр, би таны туслах дүр ч гэдэг юм уу те. Яг сүнслэг ертөнцид ингэж өрнөж байгаа. Тэгээ ингээд хэлэнгүүт мэдээж яг ингээд зогсох юм бол буруу ойлголт байгаа те. Энэ цааш нь цөмөр яг тодорхой юу яриад байгааг нь ойлгох хэрэгтэй. Ямар ч үсэн яг ингээд цөмөрөө маш тодорхой ингээд харах юм бол бүх зүйл гэдэгт бүх хүмүүс орно шүү дээ. Тэгэхээр чинь бүх хүмүүс таны сайн сайхны төлөө ажиллаж ин гэж ярихгүйгээр оршин тогтнож хажууд чинь сууж байгаа, тантай харилцаж байгаа ч гэдэг юм ойлголт яригдана гэсэн. Тэгэхээр хараа бүх хүмүүс хажууд чинь байгаа хүн таны төлөө хажууд чинь байна. Тань бүр туслах дүр болохоор та гол дүр. Тэнгүүд таны төлөө гэдэг нь юу юм? Яг юуны төлөө юм? Тэ таныг баярлуулах төлөө юм уу? Таны хэрэгцээг чи хангахын төлөө юм уу? Таны гомдоохгүй ингээд дандаа гоё үг хэлэхийн төлөө нэг юм робч ингээд байж байгаа юм уу? Гэт нэг иймэрхүү ойлголтууд асуудал гарч ирнэ шүү дээ. Яг миний төлөө гэж ярихаар амар утгагүй те. Олон юм дээр ингээд зөрүүлнэ гэсэн. Тийм учраас яг Библийг харах юм бол энэ ишлэл дээрээс ингэж байгааз Бурхны хайрлаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө хэрэгцээнийхэн төлөө, эрүүл мэндийнхэн төлөө гэхгүйгээр сайн сайхныхын төлөө гэдэг нэг юм байна. Сайн сайхныхын төлөө бүх хүмүүс хажууд чинь оршин тогтнож тантай харилцаж байгаа. Таны төлөө ингээд оршиж байна. Тэгэхээр таны сайн сайхны төлөө гэдэг зүйл. За ингээд жоохон ингээд наривчилж байна те. Тэгвэл сайн сайхан гэхээр юу юм? Би баяртай байхын сайн сайхан шүү дээ. Би элбэг хангалуун байхын сайн сайхан шүү дээ. Би эрүүл байхын сайн сайхан. Би машинтай байх нь, орон гэртэй байхын сайн сайхан шүү дээ. Тийм учраас
Та нар миний төлөө оршиж байгаа юм бол гой байр мээр авч өгөлдөө гэх юм уу яах юм те. Сайн сайхан гэдэг нь юу юм? Хүний ойлголтоор яг л ийм яриад. Сайн сайхан гэхээр би ингээд иймэрхүү юм. Гэтэл би ишлэл нь өөрөө маш тодорхой хэлж байгаа. Бид нар урднаас үзчихсэн те. 29 дээр харах юм бол ингэж байгаа. Тэр өөрийн хүүг гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр буюу тэр өөрийн хүүг олон ах トゥ усанд дууган байлгахын тулд ингээд авралын ажиллагаа 5 шаттай авралын ажиллагаа өрнөж байгаа. Аврал амьдралын талаар өрнөж байгаа. Тэгэхээр харах юм бол тэр буюу өөрийн хүүг гэхээр Есүс Христийг илгээсэн Бурхан Аав гэсэн үг тийм. Тэгэхээр Бурхан Аав Есүс цааш харах юм бол гэж байгаа. Тэр өөрийн хүүг олон ах トゥ усанд дууган байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ тэр бас түүний дүртэй адил болгохоор урдаас тогтоосон, зүвтгсэн, алдаршуулсан гэж явж байгаа. Авралын үйл явцсан. Тэгэхээр одоо Бурхан Аав таныг хүүтэйгээ буюу Есүстэй адил болгохын тулд за энэ нөгөө нэг сайн сайхан зүйл чинь. За бичээс ингэж хэлнэ. Тэнгүүд нь таны оюун санаа яг энтэй санал нэгдэж гин үгүй юу гэдгийг та шалах хэрэгтэй гэсэн. Хэр гой сонсогдож гин. Энээс илүү энэ элбэг хангалуун байх нь баян байх нь сайхан штэ гэж бодож гин үү? Хэрвээ тийм байвал наад бодол чинь таныг хорлоно гэсэн. Аюултай. Энэ бодлыг Библиэд юу гэж хэлдэг вэ гэхээр хуучин хувцас тайл гэж ярьдаг. Энэ бодол өөрөө Коринт номон дээр Христийн Бурхны мэдлэгийн эсрэг бүр тэрсэлдэг бодол гэж байгаа. Хуучин бодол, сатааны бодол, нөгөө бие төвтэй ойлголтууд. Тэгэхээр харах юм бол арда Есүстэй адил болгохын тулд Бурхан Аав таны хажууд байгаа хүмүүсийг хажууд чинь суулгасан гэсэн. Илүү тодорхой болж байгаа тийм. Энэ дэлхий дээр тантай харилцаж байгаа итгэгч мөн ч вэ, биш ч вэ, дайсан ч вэ, манаа талч вэ, хамаатан ч вэ, юу ч вэ, ямар ч хүмүүс, харь шашинтай ч вэ, гаж урсгалч вэ, мэдхгүй ямар ч хүмүүс, бүх хүмүүс бүгдээрээ ямар нэгэн байдлаар таныг Есүстэй адилхан болгохын тулд л таны амьдралд чи ингээд туслах дүр болоо. Түрүүний миний ихэнд ярьсан жишээний дагуу та гол дүр. Бүх зүйл таныг Есүстэй адилхан болгохын тулд өрнөж байгаа. Харьцаж гин, маргалдаж гин, гоё хайртай байна. Гоё ингээд харилцаа тогтоож гин, ингээд хамтдаа ямиж гин, эсвэл таны тоохгүй өнгөрж гин, бүх зүйл, бүх үйл явдлууд бүгдээрээ таны сайн сайхны төлөө буюу таныг Есүстэй адилхан болгохын тулд л та гол дүр, бусад хүмүүс бүгд туслах дүр. За ингэж оршиж байгаа. Бурхан Аав таныг Есүстэй адил болгохын тулд бүх хүмүүсийг оршин тогтнуулж байгаа. Та ойлгож байгаа те ингэж ярихаар маш тодорхой болж байгаа. Та ингэж бодохгүй. Та өөрөө энэ дэлхий дээр амьдрахдаа таны амьдарж байгаа чинь зориг байгаа байхгүй юу? Яг нь бусдад үйлчлэн те, бурханд үйлчлэн, бусдад үйлчлэн гэдэг зүйл байгаа шүү дээ мэдээж те. Гэхдээ үйлчлэлээр зөвхөн бидний амьдрал одоо тэг үйлчлчихэд үйлчлээгүй дээ яах вэ тэгэхээр? Тэ ганцаараа байхдаа яах вэ? Гим үйлдсэний дараа яах вэ? Гим үйлдэж байхдаа яах вэ? Энэ дэлхий дээр баахан бидний янз бүрийн амьдралууд өрнөж байгаа. Тэгээд нэг хүнтэй хэрэлдэн, машин зам дээр хэрэлдэн, эсвэл таны нэг хүний гомдоо цагдаад өгөх юм уу, шүүгдэх юм уу, яах юм бөө юм болж байгаа. Янз бүрийн байдлаар харилцаж байгаа. Тэгэхээр тэр бүх зөвхөн үйлчлэл биш. Зөвхөн нэг сайн мэд тараагаа, зөвхөн нэг туслаа, тэгээд тусалчаад би амьдралынхаа зорилгоо биелүүлчлээ биш. Ерөөсө амьдралд чинь тохиолж байгаа хэвээр нүсэн шидэм бүгдээрээ таныг Есүстэй адилхан болгохын тулд л тэдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар таны амьдрал ингээ өрнөж гинэ. Харах юм бол гэж байгаа те 28 дээр Монгол орчуулга жоохон тодорхой биш байдаг. Бурхны хайрлыг түүний зорилгын дагуу дуудсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэд. Гэтэл яг англи хэлийг харах юм бол Бурхан бүх зүйлийг ингэж cause буюу ингэж хамтд нь ажиллахад хүргэдэг гэж байгаа байхгүй юу? Яг эзэн биеийн subject-ний Бурхан өөрөө байгаа юм. Хоёр удаа Бурхан. Энд дээр бол ганцхан яг Бурхан гээд ерөнхийдөө бол одоо Бурхан гэдэг үгийг хоёр бишээр ганцаар явцсан байгаа. Бурхны хайрлыг түүний зорилгын дагуу дуудсан хүмүүсийн сайн сайхны төлөө Бурхан бүх юмыг хамтд нь ажилуулдаг, ажиллахад хүргэдэг гэдэг юм санаа байхгүй юу? Тэгэхээр Бурхан өөрөө бүх зүйлийг ажилуулж байгаа. Бурхан өөрөө таны амьдрал тэрний хэрүүл уруул эсвэл сайн сайхан ялалт ялагдал бүх зүйлийг Бурхан ингээд ажилуулж байгаа. Бүгд цаагаараа судсан холбоосоор таны Есүстэй адилхан болгох. Есүстэй адилхан болох үед та Матай 6:33-ын дагуу бусад бүх зүйл нэмэгдэж өгнө. Амар тайван, гэр бүлийн сайн сайхан амьдрал бусад бүх зүйл. Яг энэ гол зүйл биш шүү дээ, тийм. Тэгэхээр ийм зүйл яригдчихэж байгаа. За тэгэхээр яаж
Улам тодорхой болох хэрэгтэй. Одоо зөвмөрөө би өнгөрсөн 7 хоногт яг ховжилж авсан тэр зүйл рүү очих гээд байна. Яаж миний хажууд байгаа хүмүүс ингээд бид нартай харилцаж байгаа хүмүүс яаж намайг Есүстэй адилхан болгох юм? Яаж? Тэгэхээр бас л адилхан баахан юм арга замаар баахан цаг хүрэхгүй ингээд тус бүрд нь ярьж болно. Таныг хүчрхийлж байгаа хүн яаж намайг Есүстэй адилхан болгох юм? Эсвэл бол одоо юу гэхгүй таныг загинж байгаа хүн, эсвэл таныг урамшуулж байгаа, эсвэл бол таныг одоо хууль бусаар таныг одоо юу гэх юм ашиглаж байгаа хүн яаж Есүстэй адилхан болох юм? Гэх мэт ингээд кейс болгон дээр цөмөрөө ингээд суугаад ярилцаа судлах юм бол янз бүрийн байдлаар Есүстэй адилхан болгож байгаа буюу яг Есүс энэ үед яаж ямар зан чанартайгаар энэ зүйлийг цаана гарах юм гэдэг зан чанар байхгүй. Тэгэхээр төмөн юм яригд гэсэн үг шүү дээ. Гэхдээ өнөөдөр цөмөрөө нэг л зүйлийг ярих гэдэг. Түрүү хэлсэн нөгөө нэг л зүйлийг ойлгоод нэг л хэрэгжүүлж шийдвэрийг гаргахыг хүсэж байна. Магадгүй богинохон байж магадгүй. За тэр нь юу гэхээр хараа да. Сайн сонсож байгаарай заяа. Бүх хүмүүст хийж чаддаг зүйлс гэж байгаа. Хийж чаддаг зүйлс. За энэ хийж чаддаг зүйлс гэдэг энэ зүйлээр дамжиж одоо цөмөрөө эзнээс чухал үннийг ойлгох гэдэг. Хийж чаддаг зүйлс. Тэгэхээр чадварыг юус яриаг шүү заяа. Чадвар, мэдлэг, мөнгө олох чадвар, тэ одоо их чадвар, эзэмшдэг чадварыг ярихгүйгээр. Бүх хүмүүс тийш тэ зөв, юу нь зөв, юу нь сайн, юу нь бурхан тааламжтай буюу одоо ёс суртахуунлаг, ёс зүйлэг, ёс зүй хэмжээний гэсэн. Гэтэл яг илүү бодтой болох юм түрүү ихэндээ ярьсан би төвтэй биш. Бусад хүмүүс тусалдаг, өөрийгөө хойш нь тавиад бусад хүмүүс тусалдаг, эх орноо гэдэг, нийгмээ гэдэг нэг тийм ашиггүй заяа. Одоо нөгөө би төвтэй, би л гоё юмар нь биш. Ингээд илүү тэндээс давсан, мал адгуусаас илүү давсан те бусад хүмүүсийн төлөө ингэж хийдэг чадваруудыг ярьж байгаа байхгүй. Тэр энэ чадвар бүх хүмүүст байгаа. Итгэгч, мөн ч вэ, биш ч вэ бүх хүмүүст ямар нэгэн байдлаар ийм ёс суртахууны зөв, сайн чадварууд байгаа. Тэгэхээр эдгээр чадварыг сурах гэдэг энэ зүйлийг л цөмөрөөр маш сайн ойлгох. Тэ ойлголаа. Эдгээр чадварыг сурах. Энэ одоо итгэгч хамгийн эхлээд цөмөр ойроос эхлэн тэ итгэгч ахан дүүс чинь өөрийнхөө төлөө ингээд тэ өөрийнхөө төлөө эсвэл гэр бүлийнхээ төлөө ингээд ажил мажил хийгээд ингээд тэ эсвэл ингээд орчуулга хийж яажингууд англи хэлний чадварыг харангуудлаа ямар мундаг чадвартай англи хэлнийх нь энэ чадварыг нь би сурчих юм бол Есүстэй адилхан болчихно гэдэг юм би яриаг үгшилсэн тэ чадварыг яриаггүй. Харин энэ хүн өөрөө ингээд хэцүү байсан мөртлөө надад тусалж гин эсвэл бол нэг годомжны хүн тусалж гин энэ тусалж байгаа энэ чадварыг нь би сурах гэдэг юм уу? Ийм энэ чаддаг зүйлс нь хэрвээ та тэрийг чадахгүй байгаа тохиолдолд та тухайн чадварыг нь сурах юм бол та Есүстэй адилхан болно гэсэн үг. За одоо энийг би тодорхой нэг гэрчлэлээр би тайлбарлая. Гэрчлэл жишээ маягаар. За би юу гэж хэлсэн бэ гэхээр дахиад сануулах үднэс те бүх хүмүүс ямар нэгэн чаддаг зүйлс гэж байгаа. Зөв, сайн ингээд ёс суртахуунлаг, бурханлаг, библиэлэг гэж хэлсэн ч болно. Бурхан таалагддаг чаддаг зүйлс. Энэ чаддаг зүйлсийг та сурах юм бол танд чадахгүй. Гэсэн чинь тэр хүн чадчих. Энэ чадж байгаа зүйл нь ямар нэгэн байдлаар ингээд сурах юм бол та Есүстэй адилхан дүр төрхийг та шууд авчиж байгаа байхгүй. Энэ бүр амар чухал, маш чухал. Танд байхгүйсэн. Та тэрийг нь бусдад тусалж чаддаггүй. Шунлаасаа болоод өөрийгөө л яадаг. Бусад хүмүүс өгч чаддаггүй. Гэсэн тэр хүн өгч чадчих. Тэгсэн чинь тэрийг харж агаад өгдөг юмыг ингээд сурчих юм бол та шууд Есүстэй адилхан нөгөөний амьдралын зорилго биелээд байгаа байхгүй. Бидний сайн сайхны төлөө буюу Есүстэй адилхан болох гэсэн шүү дээ. Гэсэн чинь яг адилхан дүр төрхүүд ингээд байгаад байгаа байхгүй. Тэрийг ингээд харж агаад сурчих юм бол та нэг зүйлээр Есүстэй адилхан болно гэсэн. Тэгээ инхээр итгэгч хүмүүсээс гадна итгэгч биш хүмүүст хүртэл байх боломжтой. За энэ дээр би тайлбар хэлнэ. Тэгэхээр би нэг гэрчлэл жишээг хуваалцсан. Энэ дээр илүү тодорхой болох болов уу гэж бодож байна. Яг энэ гэрчлэл жишээгээс эхэлж яг энэ илчлэлтийг би хувьдаа авсан байхгүй. 7 хоногийн турш яг энэ зүйл ингээ миний амьдрал бүр батлагдаад маш бодиттой яваад байгаа. Өнгөрсөн эзний өдөр болсон үйл явдал байхгүй. Тэгэхээр бид нар мэдж байгаа шүү дээ. Христ итгэгч цуглаанд үйлчлдэг хүмүүс эзний өдөр ер нь их ядардаг те. Ядардаг. Дамаа үйлчлдэг хүмүүс нь өглөөнөөс ахуулаад орой хүртэл үйлчлдэг. Ингээ янз янзын цуглаанд дамнаад. Тэгэхээр их ядардаг. За тэгсэн чинь өнгөрсөн бүтэн өдөр би ядарсан байсан. За ингээ ядралттай явж исэн.
Тэгээд герман офицер Цулайман Баян шууд те. За ингээд займаа яригдж гин, харих замын юм хумгацаа яригдана. Тэрнээс гадна манай нөмөө маань нөмөө ярих гэдэг л да. Нөмөө маань ингээд юу нисгэд гэрнэ. За ингээд гурвуулж байгаа бүр ингээд 3 хязгаар шиг ингээд. За тэгээд өнгөрсөн бүтэнсэн өдөр за үйлчлэл ингээд орой дуусаад тэгээд нөмөөг юу руу нисэх рүү хөргөж өгөхөр болж байгаа. Тэгээ бага хий эдэр цэцэн эдэр ингээд дайгдаад ингээд нисэх рүү явбаа. За ингээд нисэх рүү явж исэн чинь нисхийн баг гертэн төхөөд яг нөгөө юуны уулзуур дээр ингээд ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөмөө маань яасан бэ гэхээр өдөр нөгөө ханагийн машинд ингээд цулаан дундуур ингээд нөхөрлөөд машинд ингээд хуваагдаа сууж явах үедээ күүрчгээ ингээд машиныхын арталт нь орхицсан, мартцсан. Яг тэгээд машин дамнаад ингээд цулаан машин ингээд гадуур явах шаардлагагүй явуулсан учраас ингээд даараагүй бололтой. Шууд нэг ханагийн арталт нь күүрчгээ орхиод явцдаг. Тэнд очиж сансаг гин. Тэгсээ карманд нь маргааш нь ажилтдаг шүү дээ. Тэгэхээр чинь күүрч заавал хэрэгтэй. Карманд нь тэгээд бас нөгөө юуных нь автобусных нь карт нь байж гисэн. Тэгээ автобусаар явж чадахгүй гэсэн. Тэгээд ярилцж байгаа тэгээд яасан бэ гэхээр буцаад ханаатай ярьж байгаад цахилгаан станцаас ханагийн ажил дээрээс нь очиод үлхүүрийг аваад тэгээд хорооллын баг эцээс нь очиод машинаас нь очиод күүрчгээ аваад тэгээд иймэрхүү юм төлөвлөгөөтэй ингээд явж байгаа. Тэгсэн чинь 8 маань гэж хэлдэг байхгүй. За одоо эндээс гол миний бодол дүрсний эзний хилчилтийг би хуваалцах гэдэг байхгүй. Яг эндээс өнөөдрийн ухаарлыг ирсэн. Гэсэн чинь 8 маань юу гэсэн бэ гэхээр ингээд ер нь би ингээд ядардыг 8 мэддэг байхгүй. Ингээд бүтэнсэний орой бол эртхэн шиг хараад амрах гэдэг. Тийм учраас ингээд 8 их намайг бодоод ингэж байгаа. Талбай дээр болгочих юм бол автобус угаасаа явж байгаа. Би тэгээд автобусын суугаа шууд харьцнаа гэдэг байхгүй. Тэнгүүт нь би шууд ингээд ядраад байгаа юм чинь эртхэн шиг хараад амрах юм хүсэлтэй ер нь цаанаа заяа. Би цаана болсон илчилтэй яриад байгаа шүү заяа. Наана бол энэ минь бас гарахгүй шүү дээ, тэ. Ер нь цаанаа тэгээд би яасан бэ гэхээр дотроос өөрийгөө ингэ зөвтгөж байгаа. Ингээд тэгээ баг гэр хүртэл ингээд хөрөөж өгсөн тэгснэ ингээд тэ чадлаараа ингээд бас үйлчилсэн бас болж ин дажгүй байх гэдэг өөрийгөө урамшуулаад тэ. Цахилгаан станц гэсэн хороолын эцэст тэгснэ сквадрын талбай. Тэгээ эндээс нь угаасаа автобус байх юм чи автобусын суугаал явуулчих нэг ялгаа байхгүй юм чинь. За тэгээд болох юм уу те за ашгүй гэд. Тэгээд ингээд явж иваа. Тэгээ ингээд шийтцэн зэ. Тэгээ явж исэн чинь ариун сүнс маш тодорхой миний дотор нэг юм бодол өрнөдөд эхэлсэн байхгүй. Нэг юм 3 шатлалтай бодол өрнөсөн заяа. Тэрнийх нь би хамгийн сүүлд өрнснөөс нь 2 дахь тэгээд 1 дахь буюу хамгийн ихэнд өрнснийг нь би төгсгөлд нь хэлнэ. Тэр нь хамгийн чухал байгаа юм. Өнөөдрийн ярих гэдэг зүйл. Тэгэхээр 3 дугаар хамгийн сүүлд юу өрнсөн бэ гэхээр за би ингээд төлхөн авчаад ингээд талбай дээр буулгаад автобус суулгаа явуулах гэдэг байгаа шүү дээ. Ингээд бодсон. Нэг газ гэртээ эртхэн шиг харж амрах гад чадлаараа үйлчилсэн чи бас ингээд дундаа хайгээ те тохиролцоод ингээд тэгээ явж исэн чи хараа надад ийм бодол төрсөн. Хамгийн сүүлд бодогдсон бодол нь машин байна. Машин чи явж гин. Тэгээд бензин ч их бас ингээд дуусчаагүй байж гин. Тэг яг ийм үед яг юм орой болцсон байгаа шүү дээ, тэ. Яг ийм үед ийм дотны чухал хүнээ ийм л үед 7 өнөд ганцхан удаа бүтэнсэний дараа хөрөж өгдөг байхгүй. Тэг ганцхан удаа болдог энэ дээр ийм үед ийм чухал хүнийгээ хүргээд өгөхгүй бол энэ машин одоо яг ямар байдалтай байгаа юм гэдэг нь ийм бодол надад өрнөсөн байхгүй. Ийм л үед хөргөж өгөхгүй бол машины хэрэг байгаа мó гэд нэг тийм өөрийнхөө нэг юм бурууга мэдэрсэн нэг юм муухай үнэнтэйгээ нүүр тулсан, амиа бодсонтойгоо нүүр тулсан нэг юм бодол өрнөдөг байхгүй юу? Энэ 3 дугаарт нь болсон зэ. Тэгээ энийг бодоод ингээд явж байгаа тэгсэн чинь сүүлдээ яг жоох ингээд хурдан өрнжл байгаа юм л да. Гэсэн энийг яг өмнө нь та нар анзаарах юм бол би ухарж яваад байгаа шүү дээ, тэ. Ягаад тэгэхээр хамгийн ихэнд өрнсөн бодол амар чухал байгаа байхгүй юу? Тэндээс ингээд яваад хамгийн сүүлийнхэн сайн бодол байсан зэ. Би ингээд гол юмаа сүүлд нь хэлэх утгаараа ингээд сүүлээс явж байгаа шүү. За тэгс яг энэ бодлын энэ машин гол хүнээ ийм чухал хүнээ ийм үед л хөргөж өгөхгүй бол машинтай байх ямар хэрэг байгаа гэдэг бодлыг яг өмнө нь юу болсон бэ гэхээр Есүсийн талаар бодол ингээ өрнөж байгаа. Есүс хэрэв 21-р зуунд яг одоо ингээ байсан бол машинтай л байх гэсэн баг. Тэгээ машинтай ингээд явж ирсэн бол одоо хайртай бүр амиа өгсөн энэ одоо хайртай хүнийхээ төлөө амиа өгсөн хүнээ ингээд ядарснаасаа болоод хөрөгчөхгүй талбай дээр болгочаа за харьчаарэ гэд ингээ явуулна гэж үг гэдэг нэг ийм бодол өрнөсөн зэ. Тэгсэн чи хизээч тэхгүй байгаа даа байхгүй. Та нар санаж байгаа бол 5-72 загсаар 20,000 хүнийг хооллох үйл явдал болдсон шүү дээ. Нөгөө нэг Бацад юуны Галил нуурын тэд
зэлүү тал болдог. Гэсэн тэрний яг өмнө болсон түүхийг анзаарах юм бол Иохан баптист Иохан найз нь хамаатлан баптист Иохан өгсөн мэдээг мэдээд тэгээд ганцаараа бүр Библиэр амар тодорхой ганцаараа цагийг өнгөрөөхөөр гашуудахаар гэсэн үг шүү дээ. Эзэнтэйгээ ярилцгаар, аавтайгаа ярилцгаар ганцаараа явдаг байхгүй юу? Тэгэхээр цаана Есүсийн хүсэл нь ерөөхдөө юу гэхээр ганцаараа л баймаар гэдэг нэг иймэрхүү байдалтай. Яг би одоо ядарсан тэ хариад амармаар байна гэдэгтэй адилхан нэг юм би гэдэг юм нь адилхан хүн учраас байгаа шүү дээ. Тэгээ явж исэн чинь хэдэн мянган 20 гаруй мянган хүмүүс ингээд аль хэзээ төрүүлж очоод Есүс заваар явж байгаа нөгөө хэд чинь төрүүлж очоод хүлээж идэг зөө талбар ингээд баахан хүмүүс хүлээж байгаа. Тэгээд Есүс харангуутлаа уушлаарай. Үнэхээр маргааш өдөр төхөө ингээд яг чухал юм болчлаа. Өглөөнөөс ахвал орой хүртэл цулаанд үйлчлээд ингээд ядраад мадраад гэдэг нэг тиймэрхүү юм яриаг үзээ. Яасан бэ гэхээр шууд өдөржингөө Есүс тэр хэдэн мянган хүмүүсийг бүгдийг идгээгээл чөтгөрийн хөөгөөл номлоол ингээд өдөржингөө үйлчлдэг зэ. Тэгээд би гэдэг юм байхгүй байгааз. Одоо нөгөө манайс дуурах гэдэг нөгөө чанар чи ингээд нэг гин жишээн дээр ингээд харагдаж байна гэсэн. Тэгээ өдөржингөө үйлчилж байгаа. Тэгээ үйлчилж байгаад тэгээ ингээд бүх юмаа зориулаад тэгснэ араас нь яадаг вэхээр гайхамшигаа үлдээ. Тэгээд нөгөө хэд за төрүүл явж байгаараа би уулан дээр гараад яг одоо л бүр орой болсон. Бүр шүн болж байгаа байхгүй. Одоо л яг нөгөө нэг хэрэгцээг хангах гад уулан дээр очиж залбиртыг. Тэгээ уулнаасаа бууж ирсэн чинь далаан давлгаа болоо. Тэгээд нөгөө усан дээр алхахад яг ингээд үржилж байгаа байхгүй. Нэг юм амармаар байна гэдэг нэг юм сул дорой гашуудлын шаналцсан стрессцэн тэр нэг үедээ араасаа цуурсан ингээд баахан сүнслэг тэмцэл өрнөж байгаа байхгүй. Гэтэл өөрийгөө ингэж зориулсан. Тэгээ сүүлдээ эн чинь ингээд Есүс Христ ер нь ингээд Библиэр байгаа шүү дээ. Есүсийн хийсэн бүх үйл явдлыг бүгдийг бичье гэх юм бол энэ дэлхий дээр юусаа цаас хөлцөхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг зоригтой зүйлсүүд нь бичигдсэн байна гэсэн. Тэгээ бичигдсэн юм дотор нь хүртэл хамгийн ориглон төгсгөл дээр амиа өгөөл дуусж байгаа бүр ингээд бүх юмаа өгж байгаа. Тэр хүний төлөө өөрөөр хэлбэл саний жишээн дээр бол номиогийн төлөө өөр ямар ч юм сул дараа. Гэтэл ийм Есүсийн дүр төрх ингээд автобус жоо явчихаа гэж тэхгүй гэсэн байхгүй. Яг иймэрхүү зүйл над бодгоцсон гэсэн. 21-р зуунд Есүс байж исэн бол машинтай ер нь бол байх нь ойлгомжтой. Би хүртэл машинтай байгаа юм чинь. Машинтай явах нь ойлгомжтой. За ингээд машинтай ингээд хөргөж өгөөд арай хөргөж өгөө явж исэн чинь Есүс байсан бол гэрт нь хүртэл хөргөж өгөх нь тодорхой шүү дээ гэдэг нэг. За ийм хоёр дахь бодол нь орж ирж байгаа. Тэгээд тэнгууд нь би ингээд Есүс хүртэл гээл. Тэгээд за тэгсэн чинь хоёр дахь бодол. За одоо хамгийн ихэнд орж ирсэн бодол нь маш сонирхолтой зэ. Зүгээр ингээд сайхан явж ирсэн чинь пүн гэдэг нэг бодол ороод ирсэн. За энэ бодлыг л цөмөр өндөр зарчим болгоод хэрэгжүүлэх гэдэг байна. Тэр нь юу байсан гэж? Амгаа оройтсон ч гэсэн хөргөж өгдөг штэ гэдэг бодол. Манай цуглааны их амгалан ахлагч амгаа оройтсон ч гэсэн хөргөл өгдөг штэ гэдэг бодол. Амар сонио. Зүгээр ингээд яг энийг бол би яг эзний илчилт гэж яг мэдээд байгаа. Ингээд цаашаага эн чинь ингээд асар чухал ингээд эзний сургалт илчилт болсон байхгүй. Юу ихлээр та нар мэдж байгаа. Урд нь амгаагаар хөргүүлж исэн хамтдаа ингээд ийш тийш явж исэн хүмүүс мэдж байгаа. Одоо ингээд амгаа битэр чи ингээд хаяа ингээд юу руу энэ тентхийн уулзалт руу ингээд явна. Ингээд явдаг. Тэгээд тэнгуүтээ орой төлөнгүүт л амгаа чин гэртээ хариуцлагатай маргааш нь ажилдаа өглөө нь ажилласаа орой тэгээд уулзалт руу тэгснэ маргааш өглөө дахиад уулзаад тэгэхээр унтах хэрэгтэй мэрэгтэй бөө ийм асуудалтай мөртлөө унаас нь хөрөөд гэдэг байхгүй. Тэгээд би ингээд замдаа ингээд суугаад ингээд явчих зүгээр яад ингээд тэгдэг байхгүй. Энэ зүйл ингээд тавтамжтай байнга ингээд болдог. Гэсэн чинь миний ингээд хамгийн эхэлж санах ариусус ингээд ашигласан даалдах хүнсрийн мэдээлэл юу гэхээр яг энэ байсан байхгүй. Есүс байсан бол нэг сүнслэг бодоогүй гол. Тэг яг эндээс цөмөр өнөөдөр маш чухал практик юм цөмөр хэрэгжүүлэлтийг гарах гэдэг байгаа байхгүй. Зүгээр ингээл бор ингээд сайхан ингээд баг тохиролцоо дундаа орцсон намаа харьчих юм байна. Ингээд эртхэн шиг хараад амарчих юм байна. Ингээд явжсэн чи гинт амгаа бодгцсан байхгүй. Амгаа хөргөөд өгдөг гэсэн чинь чи гэдэг ийм бодол пүнгэл ороод ирсэн. Маш сонирхолтой. Тэгэхээр эндээс цаашаа өргөжлөд ингээд зөндөө мэдээж яриул ингээд зөндөө уудна ингээд цаашаага бүр өөр олон илчилт рүү бит хоёр ингээд бүр энийг ярилцаа цаашаага бүр ингээд би гэртээ эрт харих байтугай бүр намайг гадаа байж байгаад бүр сүнслэгээ бүр зөндөө олон юм ярилцсан тий. Яг ингээд эзний ажиллагаа илчилт болголт цаашаага маш гой гүнзгийсэн байхгүй. Тэгээ эндээс юу гэхээр эзэн маш чухал нэг зүйлийг ойлгуулсан. Есүс байсан бол гэж бодоогүй. Амгаа байсан бол гэж бодсон байхгүй. Тэгээ Есүс байсан бол гэж бодохоор Есүс 21-р зуунд байхгүй шүү дээ.
Есүстэй машинд ингээ унаа явж ирсэн чинь эзэн хөрөөд үе юм уу гэдэг юм юусээ ярилцлага өрнж байгаагүй зөө. Тийм байхгүй. Тэгсэн чинь оронд нь юу байсан бэ гэхээр Бурхны ариун сүнстэй Есүсийн дүр төрхийг тээж явж байгаа итгэгч нар манайст ингээд яг Есүсийн төлөөлөл загвар нь дүр зургууд нь болж ингэж бидний амьдралд оршоод байгаа гэдгийг ингээд маш тодорхой харуулсан байхгүй. Яг Есүсийн хэсгүүд. Тэгээ бүгдээрээ нэг ишлийг харъя. Галаат 5:22-оос 23 дээр гэж байгаа. Харин сүнсний үр жимс нь одоо энэ 9 үр жимсийг хараарай заа. Энэ 9 үр жимстэй хүн жишээ нь ингээд ядраад байна. Чи харьчих юм уу? За бака. Харж унтлаа шүү гэхгүй зөө. Ер нь бол. Тэгэхээр манайс бүгд ариун сүнсний үр жимсээр бүгдийг ингээ хэрэгжүүлээд байж чадахгүй ч гэсэн зарим нь зармын чадаа, зарим нь зармыг чадахгүй ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр чаддаг нэгнээсээ чаддаггүй нь суралцах үед яг Есүсийн дүр төрх ингээд цаашаа халдварлагдаад бие биенээс суралцаад байгаа юм билээ. Яг бодиттойгоор зүгээр яг нөгөө нэг юм амар сүнслэг байдалд орох Есүс байсан бол яах болов гэж бодож амжихгүй шүү дээ. Ингээд ядарсан ингээд заашгүй газ хөргөж өгöd гэж явж ирсэн чи пүн гэд бодогдсон ариун сүнсний ашигласан юм нь юу гэхээр яг ингээд маниуст харагддаг нөгөө бурханлаг бие биений маань дүр төрхүүд байгаа байхгүй. Тэрүүгээр. Тэгээ одоо харах юм бол гэж харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, твчээр гэж байгааз тий. Инрэл гэдэг чинь бусдад яг хэрэгтэй үед нь туслах теологийн үг байхгүй. Сайхан сэтгэл, итгэмжтэй байдал тий. Одоо жишээ нь ингээд хосуудын хувьд бол юу гэхээр халамжлах гэдэг нь хариуцлага шүү дээ. Тэрэн дээр итгэмжтэй байж чадж байна үгүй юу гэдэг дээр асуудал байх жишээ нь. Гэх мэтчлэн хэлэх гээд байгаа санаа юу гэхээр дүлгөөн за өөрийгөө захих мах гээд. Би яг өөрийгөө захиж чадсан ерөөхдөө бол яг ариун сүнс тухайн үед ингээ өрнөд шууд тэр дараагаар нь би яасан бэ гэхээр хөргөөд игээд шууд хөргөөд өгчээ гэсэн чинь намаа бүр амар баярлаа. Тэгээ цаашаагаа бүр нэлээд гүнзгийсэн чинь намаа бүр ямар сонир мэдрэмж вэ гэдэг амар сонир ертөнц рүү орсон тэ байлаа. Амар гоё юм болсон ерөөхдөө бол. Ямар ч үсэн ингээ яг ариун сүнсийг сонсож явах үед ингээ нэг өөрчлөлтийг мэдрээд яг өөрийгөө ямар ч үсэн ариун сүнсний үр жимсээр захираад ингээ гэрт нь хөргөж өгөөд тэр удаа бүр гадаа нь ингээ зөндөө ярилцаад гоё болсон л доо. Тэгэхээр хэлж байгаа санаараа амга ариун сүнстэй хүн шүү дээ. Та ариун сүнстэй хүн. Тэгэхээр жишээ нь юу ч болж ирсэн арда амга ихнэрээ хүүхдүүдээ ингээд гэр бүлээ чухалчлаад өөрийгөө ингэж гаргуунд нь гаргад юм уу хоёрдугаар тавьдаг энэ чадвар нь гэр бүлд нь 24 цаг 24/7 ингээд байнга ажиллаж байгаа хүний хувьд зүгээр нэг намайг орой хөргөж өгөхөд шууд зүгээр найз нь хөргөд өгчий гэдэг юм зүгээр цаанаасаа гарчиж байгаа байхгүй зүгээр. Яйл эзэн Есүсийн яг нөгөө нэг зүгээр хүрээ дээр бүгдийг эдгэж өгье гэж байгаатай адилхан ингээд өөрийн мэдлгүй амгаа бараг нөгөө Есүсийн дүр төрхөөр байгаа юу гэдгээ бараг өөрөө мэдэхгүй ч юм магадгүй. Яг Есүсийн дүр төр. Гэсэн чинь тэрийг Бурхны ариун сүнс энэ Есүс чинь ингээд амгааг саналдаа гэж байгаа юм шиг Есүсийг саналдаа гэж байгаа юм шиг амгааг саналдаа гэдэг байдлаар ингээд надад оруулж ирсэн гэсэн. Ариун сүнстэй хүн ариун сүнсээр ажиллаж байгаа тэр зүйл нь ариун сүнс нь өөрөө үр жимсээ мэдрээд тэрийг харалтаа ориглыг харалтай. Оригл чи яг энэ дээр ингэдэж штэ гингүүд л би тийм биш штэ гэд ориглоос суралцах юм бол би ориглыг дуурайгаад байгаа юм биш. Есүсийг дуурайгаад байгаа гэж байгаа байхгүй. Ариун сүнс яг тодорхой хэлсэн. Ариун сүнстэй үр жим, ариун сүнстэй хүмүүсийн ариун сүнсний үр жимсээрээ гаргаж байгаа, босод тусалж байгаа зан чанаруудыг хараад тэрийг нь би чадахгүй үедээ яаж чаддсан юм? Амгаа чи яагаад ингэдэй? Ориглоо яагаад ингэдэй? Тэгээ цэцээ яаж ингэдэй юм бэ? Би болохоор чадахгүй байгаа чи яагаад ингэ чамд шунал байдаг юм уу? Хэрэгцээ байдаг гэсэн. Над хэрэгцээ байдаг л да. Гэхдээ ингээд би яг энэ хүнийг гэсэн сэтгэл байгаад байд юм аа гэж тусалдаг гингүүд нь хөөе тэгвэл миний бусдыг гэсэн сэтгэлд надад асуудал байгаа мó гэд нэг юм Есүстэй харьцуулж байгаа юм шиг буюу цэцэнтэй оргилтой харьцуулж болж байгааз ариун сүнсээр явж байгаа хүмүүсийн хувьд байхгүй. Тэгээ итгэж хүмүүсийн хувьд хүртэл юм маш бодиттой зөв чаддаг зүйлсийг суралцах үед бид Есүстэй адилхан болж байгаа. Нөгөө нэг амьдралын зорилго Ром 8:28 явж байгаа байхгүй. Бидний сайн сайхан маань тэнд хэрэгжиж байна гэсэн. Бурхны хаанчлалын зорилго биелж байна. Тэгэхээр Матай 6:33-нд байгаа бусад бүх зүйл нэмэгдэж өгнө. Тэгээ манайсийн гол зорилго ерөөсөө одоо энэ яригдж байгаа зүйлсүүд байна. За цаашаа яваа бүгд. Тэр ардаа гэж байгаа сая ариун сүнстэй хүмүүс тэрнээс гадна ардаа ингэж бодож магадгүй. Есүс Тэнгэрийн хаанчлал эцгийн баруун гартал байгаа ариун сүнс бидний дотор байгаа. Тэгээ ариун сүнс ч тийм онцгой болохоос биш яг Есүс гэж хэлнэ гэж юу? Ариун сүнс л ийм гоё хайр, баяр баясгалан төвчээр энердэг бусад тусалдаг юм шүү. Ариун сүнсний үр жимс гэж байгаа шүү дээ. Есүсийнх биш юм биш үү гэдэг логиктой асуулт гаргаж иж болно шүү дээ. Ариун сүнснээс байхад яагаад заавал Есүстэй адилхан гэдгийг хамааруулдаг байгаа юм. Зүгээр Матай, Марк, Лук явахныг уншаад тэнд байгаа зүйлсүүдийн дураа ил та. Яагаад ариун сүнсний одоо энэ тэр 21-р зуунд өдөр тутам болж байгаа зүйлсийг Есүстэй хаавга 2000 жилийн юм хамааруулдаг байгаа гэж асууж болно гэсэн. Гэтэл энэ ишлэлээр маш тодорхой ингэж байгаа.
Харин 12 дугаар ишлэлд нэгдэ. Миний явах та нарт хэрэгтэй. Надад ярих юм та нарт маш их байна. Тэгээ та нар дааж чадахгүй. Ариун сүнс ирэх үед боломжтой гэж. Тэгээ 13 дээр гэж байгаа. Харин үнний сүнс ирээд та хизээ итгэсэн тэр мөчид таны дотор ариун сүнс орсон гэсэн. Тэр мөчийг та бодоорой. Үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өд өдөрдөн. За сонсож байгаарай. Тэр өөрөөсөө биш гэж байна. Ариун сүнсний үр жимс гэдэг байгаа зүйлсүүд нь бүгд Есүсээс байгаа байхгүй. Есүсийн сүнс чинь өөрөө ариун сүнс. Бурхан Аавын сүнс нь ариун сүнс. Тэгсэн цааш харах юм бол ингэж байгаа. Тэр өөрөөсөө биш. Харин аливаа сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ. Хардаа тэр минийхийг авч та нарт мэдүүлэх учир намайг алдаршуулна. Тэгэхээр ариун сүнсний үр жимсээр амьдарж байгаа хүмүүсээс гарч байгаа тэр үр жимсүүд нь Есүсийн дүр төрхүүд байгаа байхгүй юу? Есүстэй адилхан. Тэ ариун сүнсээр ингэж хийж чадж байгаа зүйл чинь Есүсийн хийж чадж байгаа тэр дүр төрхүүд. Тийм учраас бид нар бие биенээсээ тэр чадж байгаа сүнсүүдтэй хараа суралцахаараа яг нөгөө амьдралын зорилго биелээд яг Есүсийг хараад Есүсээс сурж ийна гэсэн үг байхгүй юу? Тэр та нар ингэ бодохгүй те нас мас юусе хамаарахгүй байгаа явчихна. Мэдлэг хамаарахгүй байгаа явчихна. Хэн даруй байж хин эзнийг сонсоод хин эзнэр хөтлөгдүүлээд ингээд хайрлаад уучлаад ингээд урамшуулаад явж чадчихна гэхээр балчир байх тусмаа улам илүү гоё үр жимс гарна тий. Тэгэхээр бид нар зөвхөн мундаг дээд хүмүүсүүдээс биш, олон жил явсан хүмүүсүүдээс биш. Хин яг цэвэр хүүхчиг итгэлтэй байна. Тэр нэгнээс бид нар Есүсийн дүр төрхийг хараад Есүстэй адилхан болох боломжтой байгаа. За бас нэг ийм асуулт гарч иж байгаа. Сая би ярьсан итгэгч хүмүүсүүдээс ингээд бид нар Библиэс суралцж болно. Тэрнээс гадна итгэгч биш хүмүүс. Бид түр билсэн шүү дээ, Ром 8:28. Бүх хүмүүс таныг сайн сайхны төлөө таны хажууд оршин тогтнож та гол дүр тэдгэр хүмүүс туслах дүр болж байгаа гэж эхэндээ ярьсан тий. Тэгээ бүх хүмүүс гэдэг итгэгч биш хүмүүс орно үстэй. Бүх юм гэдэг бүх хүмүүс орно. Бүх зүйл орно. За зүгээр энэ дээр цаашаа гүнзгийх өгөхдөө зүгээр сатан хүртэл орно заяа. Цаагаараа сатан хүртэл ямар нэгэн байдлаар цаагаараа эзэн бид нар ойлгохын аргагүйгээр ингээд ажиллагаа хийж байдаг. Бүх зүйл гэдэг бүх юм орно. Тэгэхээр итгэгч биш хүмүүс хүртэл орж байгаа. Тэгэхээр итгэгч биш хүмүүсээс хүртэл бид суралцах боломжтой. Ямар нэгэн байдлаар. Би хэлсэн шүү дээ. Чадвар юус яриаггүй. Нэг бусдад тусалдаг гэж ярихаар зөвхөн Христ итгэгч нараа бусдад тусалдаг яс уртгуунтай юм уу? Үгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр хэлэх гээд байгаас наардаа хаа сайгүй эзний дүр төрхүүд байгаа байхгүй юу? Яг бид нөгөө нэг юм тэр хүмүүсийг үнэхээр мундаг бурханлаг гэж яриаггүй шүү дээ. Тэр хүмүүс бусдад тусалдаг. Одоо ингэ үнэхээр өглөгч хүмүүс байдаг те. Гэсэн бид нар өглөгч биш байх магадaltaй шүү дээ. Янз янз ингэ хуучин хүний асуудлаас насан туршдаа үз таарна. Гэсэн чи тэр өглөгч хүнээс мэдгүй ямар шашин машинтай хамаа алга. Тэр хүнээс хүртэл ингэ яаж чаддгийг нь суралцах тэр даруй байдал байна уу? Үгүй би энэ хүнээс суралцахгүй гэсэн чинь яг тэрүүгээр дамжуулан бүх юмыг хамтдаа ажиллуулж байгаа тэр зүйл ажиллагаанд орох гэсэн чинь үгүй гэх үсвэл. За энэ дээр хараа ийм шилдэг байхгүй юу? Би тайлбарлахад оролдоо та нар ингээд ойлгохыг хичээгээрэй. Еврей 4:15 дээр ингэж байгаа. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхслийг өрөвдөж ис чадах тэрүүн тахилж бус харин хараа нүгэлгүй батлаа. Тэгэхээр нүгэл үлдээгүй. Тэгсэн мөртлөө хараа бүх талаар бидний шиг соригдсон нэгэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр бас дараагийн ишлэл гэж байгаа. Ром 5:17 дээр ганц хүний алдаа зөрчнөөс болж ганц хүнээр дамжин үхэл ноёрхсон юм бол тех тусмаа нэгүслийн баялагийг болон зөвхт байдлын бэлгийг дүүрэн хүртгсэн Есүс Христ гэгч ганц хүнээр дамжин амьд дотор ноёрхно. Хэлэхэд байгаас нь энэ хардаа. Тухайн буддист ч бай эсвэл одоо ямар шашинтай бай, шашингүйч бай ямар ч хүмүүс дотор Бурхны одоо юу гэдэг Бурхан Есүс Христийг эсэргүүцдэг хүмүүс ч гэсэн тэр хүний дотор ямар нэгэн байдлаар нэг юм зөв зүйлсүүд байдаг. Гэтэл хардаа хичнээн зөв байсан ч гэсэн бид нар ч гэсэн хичнээн зөв байсан ч гэсэн хамгийн төгс зөвхт байдлын стандарт нь цорын ганцхан хүн байгаа хэн бэ гэхээр Есүс байгааз. Ганц Есүс Христ гэдэг хүнээр зөвхт байдал дэлхийн ертөнцид ноёрхсон байхгүй юу? Мэдээж энэ авралтай хамааралтай ярьж байгаа. Тэгээ бас энэ дээр харах юм бол хардаа Есүс одоо бүх талаар бидний шиг соригдсон мөртлөө зөв байж чадсан. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа та нар яг би ингээд улам өргөсмөр байгаа байхгүй юу? Яаж ариун сүнс адилж болдог гэдгийг би танд нэг амтлахаа өгмөр өгөхийг хүсэж байна. Хараа Есүсийн дүр төрх гэж ярихаар зөвхөн Библи уншчих үед л гарч ирэх юм уу?
Эсвэл бол тэ одоо юу гэх Есүсийг хараагүй юм чинь Есүсийг дураж чадахгүй юм уу? Тэгсэн чинь за цуглаан дээр ингэ байж гин. Тэгсэн чинь цуглаан дээр байгаа 2 цагийн үед Есүсийг бид нар мэдрэх юм уу? Бус үед мэдрэхгүй юм уу? Үгүй байхгүй да. Хаасайгүй би тэр хүмүүсийг Есүсийн хүмүүс гэж хэлээгүй л дээ. Есүс өөрөө ингэдэж штэ. Та нар нөгөө фарисеучуд Есүсийг Есүс сүүлийн удаа Иерусалим руу ороход нь хүүхдүүд ингээд хосаана Давидын нэрээр ирэх өрөөлтэй хосаана алдрыг өргөе гэдээ ингээд орилоод хүүхдүүд хүртэл орилж ирсэн чи эзэн та энэ дагагч нараа дугаа раби багшаа дагагч нараа дугаа болгооч гэсэн чинь эдгээр хүмүүс дугаа болох юм бол чулуу хүртэл орилно гэдэг нэг юм агуулгад юм ярьдэн штэ. Хэлэх гээд байгаа санаа юу гэхээр хараа бид нар ээжтэй нэг юм бурхан маш хүчтэй хаа сайгүй бүх хэмийг ажилуулж бүх юмараа ингээд бид нар лөө ингээд алдраа гэрлээ реклама анхаарлыг чинь татах гад ингээд байнга ажиллаж байгаа байхгүй ингээд янз бүрийн байдлаар цуглаанд ч биш хаанч биш таны дургүй хүнээр чинь дамжуулаад хүртэл эзэн ингээд дуурж ийна гэсэн үг байхгүй. Таныг өөртөө адилхан болгох гээд дайснаар чинь хүртэл ингээд ажиллаж ийна гэсэн. Тэр тийм гой өргөн цар хүрээтэй гэдгийг цөмөр ойлгох нэрээс асууж байгаа л гоо. Тийм учраас зөвхөн цуглаан дээр нэг юм тэр утгаараа Христ итгэлийг шашин гэдэг үү штэ. Христ итгэлийн амьдрал хаасайгүй эзэнтэйгээ ярилцаа, суралцаад ингээд бясал тэг ингээд ухаа цаана ингээд дандаа гой ингээд зүйлсүүд өрнж байгаа байхгүй. Тэр утгаараа хэлж байгаа санаа юу гэхээр итгэгч биш хүмүүс мөртлөө тэр хүмүүсийн дотор бурхан бусдад тусалдаг, бурханлаг биш, бусдад тусалдаг, бусдыг гэсэн зүйлсүүд байгаа байхгүй. Та яг тэр итгэгч биш тэр хүний за буддист ч бай, эсвэл бол гаж урсгалж бай, эсвэл итгэгч бурханлаг биш хүмүүс ч бай, бусад тусалж байгаа тэр нэг хийж байгаа чадварыг та чадахгүй байх боломжтой. Энэ чинь боломж байхгүй. Есүстэй адилхан болох боломж. Тэр хүнээс яаж чаддгийг та асуугаад, мэдээ судлаад та тэр хүнээс суралцж чадвал та төгс зөвхт байдал болсон, төгс бусдад тусалдаг ганцхан хүн болсон. Ингээд янз янзын байдлаар тань руу холбоо тогтоогоод байгаа тэр нэгний долгионыг нь авч чадна гэсэн үг байхгүй юу? Тэр хүн чинь таныг анзаарахгүй зүгээр л ингээд өөрөөсөө суралцж байна гэж бодож лээ. Гэтэл дотроо та юу гэхээр эзнийгээ хайгаад байгаа байхгүй. Эзнийгээ чаддаг мундаг зүйлүүдийг судалж байна, сурж байна гэсэн. Ингээд бодонгууд нь та зүгээр гол дүр таны амьдрал тохиолдож байгаа бүх зүйл таныг Есүстэй адилхан болохын тулд багш чинь ч бай, юу чинь ч бай, жаа тэ дайсан байсан одоо юу гэдэг юм байгаа бүх зүйл ингээд өрнж байгаа гэж бодохоор та нэгдүгээр бид 5-8-ын дагуу эрүүл ухаантай сонор сэрэмжтэй байх боломжтой гэсэн үг байхгүй. Сатаа угаасаа архиг харсч гитэж явж байгаа. Гэтэл ариун сүнс унтчих юм уу? Сатаа гитэж байгаад ариун сүнс бүр гитээд бүр мундагаар сатаныг хүртэл цаагуур нь ингээд өргөх гээд явж их тийм мундаг залтай зөвүүн нэгэн чинь ариун сүнс байхгүй бурхан өөрөө. Тэгэхээр тэгсэн чинь тэр нэг ариун сүнсийг бүр нарийн ярьдаг юмыг нь манус ингээд тоохгүй. Итгэж биш учраас юу сурд би энэ хүнээс заавал угаасаа дээр мэрч гинөө те. Ингээд нэг юм бардам. Тэрнээсээ болоод эзнийгээ сонсч чадахгүй. Тэгээд нэг бид нар нэг мундаг зундаг гэх те. Бод дэдлээр бид нар мяа байж болно шүү дээ. Тэр нэг үл итгэгч хүн маш мундаг нийгмийн ажилтан байж болно шүү дээ. Үнэхээр бусад тусалдаг. Тийм учраас тэр нэг чадварыг та ингээд та өөрөө чадахгүй байх юм бол яаж ингэж ямар мундаг юм бэ? Танай компани чинь та ямар мундаг юм бэ гэд тэрийг ингээд судлах үе та өөрөө эзэнтэйгээ адилхан болж байна гэсэн. За тэгээд бүгд хамтдаа нэг энэ хэдэн хэрэгжүүлэлтийг гаргая. 3 хэрэгжүүлэлт. Эхний хэрэгжүүлэлтний юу гэхээр арда энэ чадахгүй байгаа, чаддаггүй сул талтайгаа та нүүр тулаад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би итгэж биш хүмүүсүүдээс угаасаа илүү бид нар чинь илүү штэ арайч ийм юм суралцсан гэж доош орно гэж юу яах вэ? Гэвэл яах юм? Бүх зүйл эзний төлөө ажил, эзэнтэй адилхан болохын төлөө эзэн ингээд те надтай адилхан болоорой хардаа энэ ингээд ингэжсэн чинь үгүй би бид нар дээд төрлийн хүмүүс гээд эзнийгээ чаашлуулах юм уу? Үгүй. Та их сул дорол байх юм бол хинээс ч хамаагүй сурах тийм сул талтайгаа нүүр тулах хэрэгтэй гэсэн. Сул талтайгаа хэрэгцээ байгаагаа ухаар гэсэн. Тэгэх юм бол ариун сүнсийг сонсоод түрүүний ярьсан нэг бодлыг та ингээд сонсч чадна гэсэн. Ямар мягагаа мэдрээд машинтай мөртлөө хөрвөжөхгүй, Есүс бол хөрвөжгүй тэр тэ гэсэн чинь амгаа хүртэл ингэж юм. Гэтэл чи нэрээ ийм тэ одоо гэдэг нэг иймэрхүү зүйл сул талаа хүлэн зөвшөөрөөд ингээд гэж бодох үед араас чи ингээд дараагийн зүйлд гарч ирнэ гэсэн. Энэ дээр одоо ишлээ гэж байгаа.
Нэгдүгээр бид 5-6-аас 7 дээр ингэж байна. Иймд Бурхны хүчрэг мотрийн дор өөрсдийгөө даруй байлга. Бид нар дээгүүр мээгүүр бид нар итгэгч нар үл итгэгч нараас бид нар арайч ийм суралцсан гэж боддог. Итгэгч нар хараа итгэгч нар хийс итгэгч нар илүү суртахуунтай гэдэг юм зэ. Гэтэл та нар Монгол чуулганд болж байгаа зүйлсүүд эсвэл бол гадаадын чуулганд болж байгаа зүйлсүүдийг сонсоо ингээд янз янзын кейсүүд байгаа. Хаяа гарч ирдэг ингээд далд. Гэтэл арайчтай гимээр зүйлс хүртэл байдаг. Үл итгэгч нараас хүртэл дор. Ягаад тэгэхээр Христ итгэгч чинь зүгээр гимтнийг аварчдаг байхгүй юу? Хүрээдэр зүгээр байгаагаараа далиар муха алуурчнаа, завхаарагчаараа, хар тамхичаараа, гэр бүл хүчрхийлэгчээр хүрээдэр үнгүй аварчий. Тэгээ аварчна. Ямар ч үнгүй аврагдана. Тэгээд амь орчин сүнслэг ертөнцид шинэ бүтээл болчихно. Тэгээд нэг гэдэг нэг сүнсэн нөгөө нэг жоохон өгчиг сүнсэн нэг юм няраа. Тэр хуучин нөгөө нэг гимт чанар нь хിവэрэ гэсэн байхгүй. Тэгээд багаар л өөрчлөгдөн том болно. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр бид нар өөр олон зүйлсээрээ бид нар сул дорой байх боломжтой байхгүй. Тийм учраас Бурхны хүчрэг мотрийн дор өөрсдийгөө даруй байлга. Яг чадахгүй сул дорой бусад тусалдгүй сул дорой чадвартай байх юм бол та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би яг энэ дээр үнэхээр би сул дорой байна. Үнэхээр би амиа удаад байна. Ингээд зөвшөөрөх юм бол дараагийн шат руу орох боломжтой байгаа байхгүй. Өөрсдийгөө даруй байлга тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжлөнө гэж байгаа. Би энэгээр сул дорой байна. Би бусад үг чадахгүй байна, шуналтай байна, харамч байна, амиа удаж байна, залахгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол яг зөв цагтаа өргөмжлөнө. Та чаддаг болно гэсэн. Амиа удадгүй, ажилсаг, бусдын төлөө явдаг. Та даруй байх л юм бол яг нэг аригчин гэдгээ хүлээн зөвшөөрөх нь яг нөгөө нэг тэг гол идэвхлийнх нь хамгийн гол шат байдаг гэдэг шиг. Би яг энэ чадвартай би үнэхээр ачааг байна. Би яг хоёр нүртэй байна гэд хүлээн зөвшөөрчих юм бол араас нь нэг нүрийг чинь эзэн ингэ байхгүй болгоно гэсэн үг тий. Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд даатдаг. Дуулал 51-ийн 17 дээр гэж байгаа. Бурхны авах дахин эмдэрсэн сүнс. Хараа нөгөөд хүлээн зөвшөөрсөн. Би өстой арчаагүй юм байна. Найз охиндоо хайртай үнэ хүрээ төгсч чадахгүй байна те. Би ингээд хайртай пастрийн төлөө залбирч чадахгүй байна те. Эсвэл одоо юу гэдэг хайртай дүүгээ хайртай найзтай нэг ганц юм гоох. Тэгээ одоо нэг автобусны юм гоох 10,000 төгрөг гоохт нь байсан мөртлөө өгч чадсангүй. Ямар арчаагүй юм бэ? Ямар хөгүй юм бэ? Эзэн минь ээ гэд ингэх үед зөв дахил болж байгаа байхгүй да. Бурхны авах дахил нь эмдэрсэн сүнс. Эмтэрсэн, гимшсэн зүрхийг Бурхан жигшихгүй гэж байна. Тэгээ өргөмжлөнө гэсэн. Одоо идрэл явагдана гэсэн. Тэгээ хоёр дахь шат нь. Тэгээ ингээд сул дорой байдлаа хүлээн зөвшөөрөх юм бол дараа хүлээн зөвшөөрөх та одоо. Би яг энэ дээрээ бусдад туслах гэдэг дээр яаж байгаа чадвар яриаггүй. Нөгөө нэг эзэмшдэг чадвар яриаггүй. Бусдад тусалдаг би төвтэй биш, бусад хүмүүс төвтэй гэдэг юм дээр та чадваргүй байх юм бол тэрийг хүлээн зөвшөөр. Нүүрт тул. За хоёрдугаар тардаа тэгээд чаддгүй таны чадахгүй байгаа бусдад туслах тань бусдад тусалдаг тэр нэг өгдөг, тусалдаг, уучилдаг, үйлчилж өгдөг тэ энэ зүйл дээр та чадахгүй байх юм бол яг тэр зүйлийг чинь чаддаг хүнийг та олох хэрэгтэй гэсэн. Цуглаан дотроос, эргэн тойрноос. Тэгээд тэр хүмүүстэй заавал нөхөрлөн зэ. Олохын тулд нөхөрлөл эхэлж явагдаж л олно гэсэн. Хин ч ингээд явж байхдаа би ингээд өгдөг хүн байхгүй юу? Надтай нөхөрлөөрэй. Би ингээд гоё уурлах үед нь би ингээд шууд хүн над руу ингээд уурлах юм бол би ингээд өөдөөс нь уурлахгүй ингээд за намайг уучлаарай ингээд буугаад өчтдөг хүн байхгүй юу? Надад нөхөрлөх хүн байна уу гэж явахгүй шүү дээ тий. Өөр юу гэдэг юм байгаа надад ойлгож байгаа тий. Нөхөрлөл эхэлж явагдаж байна. Эсвэл одоо юу гэдэг энэ хитэн цагийн хонд би ганцаараа л яриад байгаа шүү дээ. Та ярихгүй байгаа шүү дээ. Тэгээ таны талаар би надад ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээ цуглааны дараа бид нар хэд нөхөрлөдөг. Нөхөрлөл байхгүй бол би таны дотор ямар ариун сүнсний үр жимс ямар одоо Есүсийн дүр төрх танаас суралцж болох миний чадахгүй та чаддаг юм юу байгаа би ч мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ мэдчихэж л дараагаар нь би тэр юм чинь танаас би сурна шүү дээ. Тэгэхээр нөхөрлөл гэдэг зүйл заавал хэрэгтэй. Нөгөө олохын тулд байхгүй нөхөрлөнө гэсэн. Номч 4:9-10 дараа ингэж байгаа. Ганцаараа байснаас хоёулаа байх нь илүү дээр хуучин гэрээ шинэ гэрээ нэг ишлэл байгаа. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно. Хэрв тэд хамтдаа ойж хаваас нэг нөгөөгөө босгоно. Харин ганцаар байгч унахад түүнийг босгох хүн үгүй тул хөөр хийе. Галаад 6:2 нэг нэгнийхээ ачаанаас үйлц тийхүү Христийн хуулийг хэрэгжүүлэх тун. Тэгээ эдгээр зүйлсүүд ингээд харилцаанд орох үйл болоод байгаа байхгүй. Түүнээс энэ ингэснээрээ та ашигтай та Есүстэй адилхан болоход хэрэгтэй нөгөө нэг мэдээлэл чинь тэнд байгаа байхгүй. Дата долгио тэнийг авах гээд байгаа байхгүй. Суралцах гэдэг. Нөгөө үнд ч гэсэн зааж өгж байгаатай амар гурамшин шүү дээ. Сайн мэдээ тараагч нь сайн мэдээгээрээ хүчрэгчдэг гэдэг шиг яг сайн мэдээ гэсэн байхгүй. Би энэ Есүсийн дүр төрхийг танд хуваалцаж байгаараа нөгөө үнд амар гурамтай ирсэн. Асар гоё.
нөгөөнөөс юм гарахгүй. Тэгэхээр аль алинд ашигтай зүйлс. За тэгээ гуравт нь болохоор юу гэхээр тэгээд чаддаг зүйлсийг нь шууд дуурайж үйлдэг. Шууд дуурайна гэсэн. Зүгээр шууд дуурайгаад эхэлнэ гэсэн. Одоо бид нар түүний яасан амбагийн жишээн дээр тэрийг мэдлээ. Гэтэ яг араараасаа ингээд юу шатлалтай ухаарал ингээд явагдсан. Гэтэ тэгээгүй байсан ч гэсэн шууд л энэ Библийн дагуу зүү зүйл хийж яана гэх юм бол шууд л дуурай. Яг тэр би чадахгүй энэ хүн чадчих яаж чаддیں۔ Дасгал хийж дуурай л та гээл. Ром 8:29 дээр ингэсэн шүү дээ. Есүсийн дүртэй адил болохын тулд гэж байгаа. Есүстэй адилхан. Тэгсэн чи би цэцэнтэй оргилтай адилхан болох гэдэг байхгүй. Есүсийг оргилыг би дуурайх гэдэг, амааг дуурайх гэдэг, дээг дуурайх гэдэг. Би дуурайна гэж байгаас Есүстэй адилхан болохын тулд. Тэгэхээр дуурайх юм заавал явагдаад байгаа зү. Адилхан болно. Тэгэхээр ойлгочоо тэгээд юу гэдэг нэг юм цаана хүчин биш. Шууд дуурай. Дуурайгаал үлдээд эхэлнэ гэсэн. Чадахгүйсэн ч гэсэн ингээл дуурайна. За тэгээд сургаалт 27:17 дээр гэж байгаа. Төмөр төмөрийг ирэлдэг, хүн хүнээ хурцалдаг. Хүн хүнээ ийм сүнслэг ертөнцид ажиллагаа явагдаад байгаа байхгүй. Нэгнийгээ дуурайх үед хамтдаа үргэлцээд ингээд нэг долгио нэг зүйл бий болж байна гэсэн. Тэгэхээр бүгд хамтдаа энэ гурван хэрэгжүүлэлттэй цөмөрөө барья. Тэгээ гол зүйлийг ойлгосон шүү дээ. Бидний амьдралын зорилго бол ерөөсөө Есүстэй адилхан болох. Есүстэй адилхан болохын тулд өнөөдөр хамгийн гол барьсан зүйл юу гэхээр та бол амьдралын гол дүр зөө. Та амьдралын эзэн биш. Эзэн чинь таныг гол дүр болгоод ингэ байж байна. Тэгэхээр таны киноны гол дүр шиг энэ гол дүрийн киноны зорилго, зохиолын зорилго гэдэг шиг таны зохиол бол Есүстэй адилхан болох. Үүнд чинь зориулсан бүх хүмүүс ингээд таны төлөө туслах дүр болоод оршиж байгаа. Бүх харилцаанууд ямар нэгэн байдлаар таныг Есүстэй адилхан болгоно гэсэн. Тэгээ энэ дундаа зөндөө ол арга замаар адилхан болно те. Ингээд заримдаа таны гомдоо ингээд сөрөг эерэг бүгд байна. Гэтэ энэ дундаа цөмөрөө нэгийг л өнөөдөр барьсан. Тэр нь болохоор юу гэхээр тэр хүний бусад хүмүүсийн төлөө хийж чаддаг ямар нэгэн чадварыг л олж тогтоогоод тхийн тул нөхөрлөн те. Тэгээ олж тогтоогоод тэгээ таас өөрсөө яаж ингэж чаддсан бэ гэдээ ярилцаад судлаад тэгээд сураад дагаад үйлдэнэ гэсэн үг. За ингэх юм бол юусаа та шууд Есүстэй нэг зүйлдээ шууд адилхан болно гэсэн. Тэр нь бол үнэхээр гайхалтай илчлэлт байсан. 7 хоногийн турш ингээд кейсээр ингээд батлагдаал яваад байсан ерөөсөө. Над бол үнэхээр маш гоё уран болсон. Тэгэхээр та бүгд энэ гайхалтай үгийг бариад тэгээд нүдэн нээгээд нэгдүгээр бид 5-8-ын дагуу эрүүл ухаан дээр сонор сэрэмжтэй эзнийхээ дүр төрхүүдийг ингээд хайгаад яваад байхөө. Тэр нь болохоор ингээд бусдад тусалдаг, ёс суртахуунлаг зөв зан чанарууд байх юм бол ямар урмаар л хэлнэ шүү дээ. Ямар мундаг юм бэ? Яаж ингэж чи шударгаар бас те. Би болохоор ингээд яг ингээд нэг над нэг юм амиа боддог байхгүй. Гэсэн чи амиа чамд нэг өөрийгөө бодъё гэсэн тийм бодол төрдгөө мүү гэдэг юм. Яг төрдгөлдөг. Гэхдээ ингээд над энэ бодол илүү байдаг байхгүй юу гэдэг итгэж биш хүмүүс хүртэл ярина шүү дээ. Тэгээ ингэх юм бол ингээд та тэрийг яаж ядгийг харангуйтаа тань ингээд цэвэр агаар шиг гоё мэдээлэл орж ирнэ гэсэн. За тэдгээрээ бариад бүгд хамтдаа яг эзэн рүүгээ бүгдээрээ хандцгаая те. Хамтдаа залбирцгаая.